Төрийн хамгаалтын газрын дараагаар өчигдөр Ядамсүрэнгийн Батсуур томилогдсон Батсуур хурандаа та нөхөд олонх нь бол мэдэх бах Батсуур хурандаа бол 1944 онд Өвөрхангай аймгийн аймагт төрсэн Өвөрхангай аймгийн харьяа цэргийн алба хаасан газрын орлогч дарга хийж байсан хөдөө Сэлэнг аймагт газрын дараагаар ажиллаж байсан тэр үед нийгмийн хилээс хамгаалах яамны Сэлэнг аймагт газрын дараагаар ажиллаж байсан, дараа нь архивын албаны дараагаар ажиллаж байсан, мөрдөн байцааг хийж байсан, сая хэдэн сард хамгийн хэцүү дараагаар ажиллаж байгаад ингээд өчигдөр төрийн тусгай хамгаалтын газрын дараагаар томилогдоод ажилдаа би 9 сарын 2-нд ажилдаа томилогдсон ороод хүмүүсүүд ажиллаж Sağ өнөөдөр манай Януулын төв газрын хамтдагсан эднээс өдөржин энэ залуу хөтөлбөртөө ахмадуудын хаанаас бидний баяр хүргэж талаас сайхан хөнгөлсөн юм баяр хүргэж ажилт нүрийн ханжилт сайхан хөнгөлийг хүсэерөө. Ватер таргуулууд сайхан хөнгөлөө улам сайжирна. Тийм учраас энэ бидэнд болцоотоо тусалцаар үзүүлэх бэлэн байгаа гэсэн энэ сайхан мөнгөл хамгийн сайхан сонсогдлоо. Төрийн Януулын газрын ахмадуудын манай хатан гаргуу нүүр хатан архива үгүй тараа хэрэгжиж хүн хааны өөр гадуур хийж чаддаг. Гэсэн хэлбэр тусдаа хаваад дээрсэн юм. Ийм бодвол онцлог байд энэ бүхэндээ бас энэ хэрэгэд Януулын газраас дандаа авъя дандаа авах ийм байршуулнаас биш бас энэ тусдаа гэсэн ийм байршуулнаар туслах гэсэн өөрийн хүчин дээр юм уу? Өнөөдөр